За, сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, намайг Батсүрэн гэдэг. За, тус төсөл дээр бол одоо устай холбоотой, за ялангуяа одоо булаг шандыг хашиж хамгаалах арга аргачлалтай холбоотой одоо зөвлөхөр бас ажиллаж байгаа. За, тэгээд та бүхэнд өнөөдрийн ихтгэлийг бас тэмцүүлье. За, ер нь бол сая бас та бүгдийн одоо миний өмнө илтгэсэн зарим илтгэгчдийн яриаг ингээд сонсоход ус цэгтэй холбоотой асуудал чухлаар яригдж байгаа. Гэтэл энэ маань одоо сүүлийн үед одоо дэлхийд даяар явагдаж байгаа нь хуурайшилт, уурын өсгөлийн өөрчлөлт, температурын нэмэгдэлтэй холбоотойгоор ялангуяа Монгол орны одоо энэ хагас хуурай болон хуурай бүс нутагт гадаргын ус цэгийн асуудал аягүй чухал. Одоо тийм маш мэдрэмтгий бүрэлдэхүүн хэсэг болчиход. Тэгээд тэнд температур нэмэгдэхээр ууршилтан дагаа өсч идэг. Ууршилтан дагаа өсөхдөө орж байгаа хурд хүнсний хэмжээ дахиад өөрчлөгдөж идэг. Тэрнээс үүдээд гадаргын усны хэмжээ дахиад бас өөрчлөгдөж идэг. Тэгэхээр гадаргын усны хэмжээ өөрчлөгдөж ийнэ гэдэг нь түүнийгээ дагаад маш олон одоо нийгэм болон эдийн засгийн за мөн экосистемийн хүрээлэн буй орчин болон цаашлаад хүний эрүүл мэндтэй холбоотой олон проблем асуудлуудыг дагуулдаг гэж. За тийм учраас ус цэгтэй холбоотой ялангуяа одоо булаг шанттай холбоотой түүнийг хашиж хамгаалах арга аргачлалтай холбоотой зүйлийг хэдэн минутын хугацаанд ярья. За, ерөнхийд нэг ийм тодорхойлолт маягийн зүйл бас байж болж. Аваад үзэхдээ ерөөсөө булаг гэж юу юм бэ гэдгийг аваад үзэхдээ газрын гүнээс байгалийн жамаараа урсан гарч байгаа усыг үндсэндээ болоод яг булаг гэж нэрлэж байна. Гэтэл газрын гүнээс нөгөө ус чинь урсан гарахтаа яах юм? Чулуулгийн нарийн ам цав газрын гүний одоо хөрсөн бүрхөвчийг дамжаа дээшээ гаргаж ирэхдээ тодорхой хэмжээнд цэвэршиж гарч ирж байдаг. Цэвэрлэгдэж идэг. Тэгэхээр газрын гүнээс гарч ирж байгаа булаг шанд бол ихэнх тохиолдолд цэнгэг байх магадлалтай. Гэтэл тухайн газрынхаа одоо онцлогоос хамаарат эрдэс чулуулаг гүний бүтцээс хамаарат зарим тохиолдолд тухайн ус чинь яах юм? Тодорхой хэмжээний химийн эрдэс минералуудыг бас шингээгээр гараад ирэх боломжтой. Энэ тохиолдолд бид нар аршаан гэдэг аваад үзчихэж байгаа. Тэгэхээр миний өмнө илтгэсэн одоо хүн бол худагтай холбоотой газрын гүний усыг инженерийн тусламжтайгаар гаргаж ирж байгаа үйлдвэртэй холбоотой бол энэ миний яригдах байгаа сэдвүүдээр болохоор газрын гүнээс байгалийн жамаараа гарч ирж байгаа усыг хэрхэн яаж зүй зохистой ашиглах юм бэ? Түүнийг хэрхэн яаж хамгаалах юм бэ гэдэг асуудлыг авч үзэх нь өөрөө онцлог гэж хэлж болно. За ер нь бол булгийг нэг дараах үндсэн хоёр төрөлд ангилж авч үзэж байгаа. Эхнийх нь болохоор энэ гравитацийн замаар бий болж байгаа. Нөгөөх нь болохоор артезийн маягийн гэж. Өөрөлд гравитацийн төрлийн булгууд артезийн төрлийн одоо булгууд гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваадаг байна шүү. Гэтэл гадаргын онцлог хэв шинжээс хамаарат гадаргын налуу ихтэй гол төлөв уулархаг бүс нутгуудаар энэ одоо гравитацийн чиглэлийн булгууд зөнхөлж байгаа. Гэтэл харьцангуй тэгшвэртэр гадрахтаа бүс нутгуудаар бол энэ одоо артезийн чиглэлийн одоо булгууд одоо зөнхөлж байгаа. За тэгэхээр ерөнхийд нь ингээд аваад үзэхээр энэ төсөл хэрэгжиж байгаа за ховд болон Завхан аймагт бол гол төлөв энэ одоо гравитацийн чиглэлийн булгууд оршиж байгаа. Харин дорнод болон одоо Сүхбаатар зэрэг аймагуудад бол энэ харьцангуй тал тэгшвэр газар учраас энэ артезийн төрлийн булгууд оршиж байгаа. Энэ хоёр нь өөрөө бас ялгаатай. Юугаараа гол онцлог ялгаа нь байдгийг бэ гэхээр жишээлбэл гадаргын налуу ихтэй одоо бүс нутагт орж байгаа хурд хүнс нь тодорхой одоо хөрсний гүнлүүгөө шингээд нөгөө газрын гүний урсас явагдаж байгаа байхгүй тэнд чинь. Тэгээ газрын гүний урсас явагдаад ирэхээр тэр бүс нутгууд хурд хүнс их байх тусмаа тухайн булаг шандууд яах юм илүү их устай байна гэсэн. Мөн артезийн одоо чиглэлийн булгуудыг аваад үзэхдээ энэ чиглэлийн булг нь бол харьцангуй яах юм гадаргын хувь тэгшвэр учраас нөгөө орсон хурд хүнс юм уу эсвэл нөгөө уул хөрсний ус уул хөрсний 1 2 3 дахь давхар гэх газрын гүнд чинь давхар маш олон төрлийн лээрүүд байгаа шүү дээ. Тэр лээрүүдээс дамжиж гарсан энэ латерал поло буюу хажуугийн урсц хийгдээд тэгээд чулуулгын хаан цамаар дээрээс даралт нь шахагдаж гарч ирж байгаа төрлийн усууд бол энэ төрлийн одоо булаг байгаа. За тэгвэл өнгөрсөн одоо намар тухайн бүс нутгуудаар яваад үзэхдээ яг л энэ хэв шинжүүд бас л муу адилхан ялгарч харагдана гэсэн. За энэ зурган дээр бид нэр ингээд харуул ерөөсөө булаг шандын энэ одоо
урсцсан хэмжээ, усны хэмжээ, тэдгээрийн одоо ямар зайд урсж байгаа юм бэ гэдэг нь бас их анхаарал татчих. Зарим төрлийн булгаг шандууд болохоор одоо ундарж гараад тухайн булгийнхаа ихээс ойролцоогоор 300-400 м яваад дахиад ширгээ алга болчихдог. Хөвсгөр зөөлөн хурцсан ширэгчдэг, шингэчдэг. Тэгтэл зарим төрлийн одоо булгууд нь болохоор нэлээд бас тодорхой уртуудаа 2, 3, 4, 5 км-ийн урттайгаар одоо ингээд бас урсч идэг. Гэтэл хамгийн гол асуудал юу байгаа гэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр дээрэс нь саяны бас манай өмнөх илтгэгч бас ярьж байна. Малын тоо бэлчээрийн даацын одоо даацтай холбоотойгоор дээрэс нь усны ашиглалттай холбоотойгоор энэ тухайн булаг шандаас урсан гарах усны хэмжээ ямар хэмжээнд ямар зайд туулаад ямар одоо бүс нутгийн ямар хэдэн тооны мал эсвэл хэдэн ширхэг хүнд хэдэн одоо юу гэдгийг үйлдвэрт ч юм аж ахуйн нэгж ч юм уу эсвэл аж ахуйн газар ч юм уу юунд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг нь бол яг хөө эндээсээ хамаарат бас өөр одоо нөлөө үзүүлж байна гэж. За тэгэхээр нэгэнт байгалийн жамаараа урсан гарч байгаа тэр одоо усыг бид нар хамгаалах нь чухал байгаа. Хамгаалахгүй бол асар олон одоо асуудлууд үүсэх бас магадaltaй. Ягаад гэвэл жишээлбэл одоо энгийн жишээ аваад ярих тэр булаг шандын ихэн дээр очиод хашаалж хамгаалахгүй бол тэр мал очиод нөгөөхөн дэрнийхэн гიშгчдэг. Гიშгтэр доороос гарч ирж байгаа тэр ундрагыг нь яахын дагчдаг. Тэгэхээр тэндээс гарч ирж байгаа нөгөө урсцын мод бол урсцын хэмжээнд буурчдаг. Эсвэл булгийн ихэн дээр нь очиод нөгөө үхэр малч нь яахын баагаа шээчдэг. Тэгээд дээрэс нь туучаа явчихдаг. Тэгэхээр нөгөө усны чанарын асуудал чинь дахиад хөндөгдөд эхэлж. Нөгөө ууж болмоор цэвэршилт харьцангуй сайнтай нөгөө манай ундны усны стандартад нийцдэг байсан ус чинь яах юм тэнд баахан мал очиод тууч чинь нэг мал нь ирлээ дараагийн мал нь гарлаа гэхээр тасралтгүй нөгөөтг чи яах юм малын хөлд нэрвэгд чинь тэгтэр тасралтгүй бохирдно гэсэн санаах нь шүү. Ингэхдээ яах юм нөгөө усны чанарын асуудал гараад ирдэг. Гэтэл яг одоо ингээд өнгөрсөн намар явж байхад бол за жишээлбэл одоо юу гэдэг манай Ховд аймгийн Дөргөн сум гэдэг ч юм уу Завхан аймгийн одоо Ургамал Сонгон Цэцүүл гэдэг чинь говийн сумдууд. Ялангуяа энэ уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн эмзэг бүс нутгууд байхгүй. Энэ бүс нутгуудад бол гадаргын харьцангуй ууж болмоор цэвэр усны хэмжээ бол цөөн байгаа даа. Тэгэхээр байгаа жоохон цэнгэг усан дээрээ төдий олон мал болон хүн яах юм шавж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүс нутгийн нөгөө мал бэлчээрийн малын одоо тоо хэмжээ бэлчээрийн даацын асуудал нөгөө хүний ашиглалтын асуудлаас үүдэлтэйгээр тухайн байгаа жоохон булаг шанд чинь хурдтайгаар ширгэх магадлал өндөр болж байгаа. Хурдтайгаар стандарт чанарын шаардлага хангахгүй бүр дордуулах магадлал одоо өндөр болж. Тийм учраас яах юм булгийн эхийг одоо хамгаалахдаа дараах хэд хэдэн зүйлүүдээр анхааруул зүгээр өн гэдэг зүйлийг энэ дээр гарч ирж байгаа. За нэгдүгээрт нь булгийн усыг гадагшлуулах энэ сувгийг бол байнга одоо анхаарах хэрэгтэй. Түрүү хэлсэн те нөгөө мал очоод дээр нь туулаад гатлаа яваад өгтөр тэр доороос гарч ирэх сувг нь битүүрч гэнэ шүү дээ. Чулуун дарагдах нь шүү дээ те. Тэгэхээр тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэрийг одоо яаж сайжруулах юм бэ гэхээр усыг гадагшлуулах буюу ус зайлуулах хоолойг ихэвчлэн илс юм уу шавран одоо байгалийн энэ эрдэс материалаар нөгөөтхийг нь одоо хийж өгсөн бол эсвэл одоо юу гэдгийг байгаа усыг байгаа булгийг хамгаалахдаа чулуу хайрга ашиглавал илүү сайн гэсэн санаах нь шүү дээ. За дараачих нь болохоор булгийн эхийн ундраг орчмын хөрш шорооны суур бүтцийг сайжруулах хэрэгтэй. Суур бүтцийг сайжруулах нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр жишээлбэл гравитацийн төрлийн булгууд ихэнхдээ уулын хажуу 10 өр хажуугаар орчдог гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэн дээр очиж байгаа малнууд чи яах юм нөгөө гიშглээ явчтаар хөрс нь гол төлөв тэнд байгаа хөрш шороо бол гол төлөв хар хөрөн хар шороон үржилшим сайтай өрсөнд байдаг. Тэгээд нөгөө малынхаа одоо хөлтөөгөө нөгөө ус нь ингээд доктор үндсэндээ шавар зуураа ичиж байгаа байхгүй малын хөлөөр шавар зуураа ичиж. Тэгэхээр энэ орчмын хөрсийг бол сайжруулахын тулд яах юм бэ гэхээр тэр одоо зуурагдаад байгаа тэр шаварлаг болоод байгаа тэр одоо шавраас нь үндсэндээ бол салгаж тодорхой хугацааны давтамжтай цэвэрлэх нь бол чухал юм а гэсэн. Энэ нөгөө буцаагаад усны чанарын асуудал дээр ч гэсэн чухал нөлөө үзүүлнэ гэсэн. За дараа нь булгийн их орчмын одоо цэвэрлэх хийх гэсэн. Нөгөө байгаа ус цэг дээр чинь хүн мал тэгээ байгалийн зэрлэг одоо байгалийн экосистем тэр чинь үндсэндээ бол одоо зэрлэг амьтад бас дахиад ирээд ундаалчихж байгаа шүү дээ. Ганц мал хүн ундаалаад байх юм байхгүй. Тэгэхээр тэр бүс нутгуудыг бас тодорхой хэмжээний актив байгаа тэр бүс нутгийг цэвэрлж яахгүй бол нөгөө хөрсөн дээр хайсан элдв төрлийн одоо юу гэдэг бохирдол чинь доошоо дахиж
хөрснийхөө гүнлүү шингээд дахиад тэрний доор байгаа гарч ирэх гээд байгаа усыгаа буцаага бохирдуулчихвал эн чинь болохоо очнаа гэсэн санааг хэлэх. Тийм учраас булгийн их орчимд бол тодорхой хэмжээний одоо цэвэрлэгээнүүдийг бол зайлшгүй юм. Тэгвэл манайхан одоо ингэдэж шүү дээ. Байгаль орчинд одоо ер нь цэвэрлэгээ хийнэ гэдэг. Тэгтэр гол төлөв хаврал нэг хог хаяглаа цэвэрлээд байдаг шүү дээ. Гэхдээ энэ булаг шанд орчмоор бол тодорхой давтамжтайгаар интервалаар одоо юу гэдэг 3 сарын зайтай 2 сарын зайтай гэдэг ч юм уу ийм цэвэрлэгээнүүдийг бол тогтмол хийж явахгүй бол эн чинь дахиад буцаад явах юм. Булгийн ихийг бохирдуулах магадлал өндөр болох нэ гэсэн санаа чинь. Дараа нь биднэрт хамгийн чухал зүйл болох төр тухайн булаг шандаас урсан гарч байгаа усыг тодорхой одоо зайд суугчлаад тэр суугчлсан хэсгээсээ нэгдүгээр түн уух, хоёрдугаарт мал уух, гуравдугаарт байгалийн зэрлэг амьтад уух боломжийг нь хангахын тулд яах юм бэ гэхээр суугчлага хийж өгөх ёстой болоод. Тэгэхгүй бол суугчлага хийж өгөхгүй болсноосоо үүдээд тэр хэсэг дээр чи яах юм маш одоо тийм одоо усны нөөц нь багасна, бохирдол нь нэгсэн, дахиад шавар шавхаатай болно гэдэг дараагийн проблем үүсэж байна. За тийм учраас булгийн ихийг ерөөсө хашаалж хамгаалах нь чухал юм байна гэдэг асуудал байгаа. За хашаалж хамгаалах асуудал дээр бид нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Ямар материалаар, ямар арга технологиор яаж хашаалж хамгаалаад байгаа юм бэ гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Зүгээр аваачаа төмөр газтай хийгээ яачих юм уу? Уламжлалт адууны хашаа шиг модон газар хийх юм уу? Эсвэл цемент шавар зуураад өрлөг өрөөд хийчих юм уу? Яаж хамгаалах юм бэ гэдэг чинь өөрөө айгүй сонин. Сонин гэдэг зүйл чинь дараагийн гарах ирээдүйн нөгөө үр дүнд чухал нөлөө үзүүлж байна. Магадгүй тухайн усны эсвэл одоо юу гэдэг газрын гүний усны төвшин буурлаа, эсвэл уурамчлалын өөрчлөлтөөс хамаарат цэвдэх төвийн буурлаа, эсвэл юу гэдэг гадаргын тэжээлийн асуудал нь хомсдлоо гэдэг чинь ямар нэгэн өөрчлөлт орлоо гэвэл нөгөө нутгийн ард иргэд нөгөө гол төлөв ашиглаад байгаа малчид чинь яах юм? Энийг ийм хашаагаар барьсан учраас ингэж нөлөөлөд энэ булаг ширэгжээ гэдэг асуудал дээр яадгийн алдааг бусдаас хайж эхэл. Тийм учраас булаг шандын ихийг хамгаалахдаа ямар материалаар, ямар аргачлалаар яаж хамгаалах вэ гэдэг асуудал нь аюул чухлаар тавигдана гэсэн. За тэгээд нэг 2-3 зураг үзүүлье. Өнгөрсөн зүүн Ховд аймгийн одоо Дүргэн сумын Хүрэн хадны булаг гэдэг энэ булаг байна. Тэгээ энэ зураг нь эхний зурган дээрс харуул худагч юм шиг. Тэгээ булгийнхаа их дээр очиод чулуун өрлөг өрөө цементлээд тэгээд тэндээсээ дэше онгоц гаргаж агаад дахиад энэ нэг хэсэг дээр ус таслаж байгаа байхгүй юу? Тэнгуут нь газрынхаа гүнээр суугчлага хийж агаад тэн дээр аваачаа цаашаа онгоц руу оруулц. Тэгээд энэ булаг нь ойролцоогоор 300 орчим метр яваад тэгээд яах юм? Ширгээ алгавч. Тэгэхээр тухайн бүс нутгийн онцлог энэ одоо яг ямар арга аргачлалаар яаж хамгаалах юм бэ гэдэг нь одоо нэлээд хэд хэдэн зүйлтэй холбоотойгоор энийг сонгох асуудал гарч ирж байна. За энийг дахиад бас яригдах ба. За гэтэл дараагийн булаг нь болохоор очиод Завхан аймгийн Ургамал сумын нутагт оршдог Зөөхий булаг гэдэг. Тэгээ энэ булаг нь болохоор одоо Зөөхий нуурын яг хажуу ирэг дээр оршдог. Энэ нуурыг тижээж байгаа гол одоо булаг. Тэгэд энийг очиж хамгаалахдаа маш одоо юу гэдэг булгийн ихтер очиод тулгаад хашаага бас барьсан байж. Гэтэл энийг барьж байгаа материалын эсвэл тухайн хашаалж байгаа арга хэлбэрүүд нь дахиад өөр байгаа дах нь шүү дээ. За тэгвэл дараагийн бас нэг зургийг ерөнхийдөө ийм учраас яах юм нөгөө төслийн зүгээс ер нь яаж бариул тухайн булгийн ихийг найдвартай сайн хамгаалах юм бэ? Ямар материалаар бариул маш сайн хамгаалах юм бэ? Яавал үлдэж байгаа сөрөг үр дагавар багтаа хамгаалах юм бэ гэдэг асуудал дээр бас нэлээдгүй анхаарч энэ дээр point өгч. За энэ үднээс аваад үзэлтэр ерөөсөө за энэ уламжлалт одоо ийм арга технологиор мод суулгаж агаад ингээ булгийн ихийг хашаалчээ гэдэг. Тэгэхээр нөгөө уул манай булаг, манай сумын энэ булаг бол булаг бол маш сайн гардаг байсан. Гэтэл энэ нөхдүүд ирээд модон хашаа барьснаас хойш нөгөөдөг чи яах юм? Гарахаа болчлоо. Буруут нь тэр байна гэдэг асуудал дээр дахиад тогтох гээд шүү дээ. Эсвэл нөгөө талаасаа аваачаад нөгөө булгийн ихэн дээр нь төмөр хашаа бариа яцсан чинь энэ төмөр хашаа чинь өмнө бид нар сайхан уугаад болоод байдаг байсан чинь энийг барьснаас хойш бид нар яах вэ? Зэвдээ ус уугаад байна гэдэг ч юм уу. Ингээд дараагийн асуудлууд ингээд яригдах магадлал өндөр болоод эхэлж байна. За тийм учраас ерөнхийдөө бол яах юм? Ийм загварын хашааг барьж булгийн ихийг хамгаалвал зүгээр юм байна гэдэг дээр ингээд судалгаа тооцоонууд нь хийж байгаад энэ дээр дараах төрлийн хашааг ингээд барьсан ба. За Сүхбаатар аймгийн Дарган сумын одоо үүд багийн хөөрийн булгийг хамгаалахаас өмнө ямар байсан? Хамгаалсны дараа ямар болсон юм бэ гэдэг асуулт.
Тэгээ түрүүн би хэлжсэн шүү дээ, Дорнод болон Сүхбаатар аймаг бол харьцангуй тэгшвтер гадаргатай учраас энэ бүс нутгуудад байгаа булаг шандыг хамгаалахад бол яхан. Нөгөө хамгаалагдсан талбай хэмжээнд дахиад яах юм нөгөө тэгшвтер гадарга учраас урс нь урсаж өгөхгүй байхгүй. Урс нь урсаж өгөхгүй байгаа учраас хашаас нь талбай тодорхой өмнө юм байжгаад дараа нь ингээд хоошо түрэх нь шүү дээ чинь. Тэгэхээр энэ дээр дахиад бас нэг өөр бас арга гаргачлаа. За эсвэл нөгөө гравитацийн төрлийн булаг дээр дахиад нэг өөр арга гаргачлаа. Өөрөөр хэлбэл тухайн булгийн оршиж байгаа онцлог, газрын гадаргын хэлбэр, газрын гадаргын налуужилт, хөрсний бүтэц, цэвдэгшил за тэгээ дээрэс нь нөгөө тухайн нутгийн онцлог зэргээс нь хамаарат тухайн одоо булаг шандыг ашиж хамгаалахдаа өөр өөрийн тохирсон аргачлалаагаар ашиж хамгаалахгүй бол зөвхөн энд тохирсон арга тэр газар дахиад тохирно гэсэн асуудал бас байхгүй болчихж байгаа. Тийм учраас булаг шандын эрхийг ашиж хамгаалахдаа ямар хүчин зүйлүүдийг харгалзаж иж аль аргачлалаар нь ашиж хамгаалах юм бэ гэдэг асуудал тооцох нь бол чухал асуудал байнамаа гэж. За энэ дараагийнх нь бас булаг байна шүү дээ тийм. Дорнод аймгийн Баян улс сумын Заятогийн мухартын булаг. Өмнө нэг юм байсан, дараа нь нэг юм болсон. Гэтэл энэ хашаа маань бол одоо түрүүний стандартаар ингээд барьсан дахиад баг жижиг мал бас ороод дахиад тэнд бас бохирдуулах асуудал үүсэх бас магадaltaй. Ер нь бол булгийн эрхийг ингээд хамгаалсан байгаа бол одоо эндээсээ гарах нөгөө ашиглалтын дараагийн асуудал байгаа байхгүй. Сургалтлагын асуудлыг хийж өгөөд энэ хашааснаас гадна талд нь аваачаад нэгдүгээр ээлжинд нь яах юм хүнд зориулаад хоёрдугаар ээлжинд нь мал зориулаад дахиад зэрлэг амтан зориулаад ингээд нөгөө сургалтлагаа сайн хийж өгснөөрөө тухайн булгийн усыг доктортой уртудаа хугацаанд ашиглах нөхцөл нь бүрдэж. Гэтэл энэ хашаа маань ямар нэгэн шонгуу хоорондоо бэхэлдсэн түрүүний гарах одоо эрсдэл эсвэл сөрөг хил амнаас бас хамгаалах бас магадлалтай. Газрын хөндлөө нэг юм газ зоож шаагаагүй юм чинь дахиад нөгөө булгийн эрхийг хамгаалах одоо юу гэдгийг усыг бууруулсан гэх асуудалд орохгүй байх нь шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо эдгээр чинь нөгөө нэгэн бас ер нь энэ булаг шандын эрхийг ашиж хамгаалахдаа нэгэн том талбайд ашиж хамгаалах нь илүү үр дүнтэй. Түрүүний шиг жижигхэн талбайд аваачаад хашаад хамгаачлаа гэд аваад үзэхлээр яах юм. Магадгүй тэр хэсгийн хашааных нь гадна талаар одоо нөгөө хүм малын хөл гიშгдээд за тэгээд дээрээс нь хөрш ороо нураад ерөөсөө ихэн дахиад дарагдах магадлал өндөртэй болох нь шүү. Тийм учраас булаг шандын эрхийг хашааж хамгаалахтаа болж өгвөл том талбайд хашаалах нь чухал юм аа гэж. За ер нь бол ус цэгийг хамгаалах сайжруулахад нэг хид хид хүчин зүйлүүдийг анхаарч үзэх хэрэгтэй байна гэж. За нэгдүгээрт нь бол усны бохирдлоос сэргийлэх хэрэгтэй. Бохирдол гэдэг зүйлийг бид нар ингээд шууд утгаараа за бид нар зүгээр л аваад ашиглаж байгаа юм чинь энэний бохирдолд сүртэй хортой нөлөө үзүүлэхгүй байгаа шүү дээ гэж бодоод аваад байдаг. Гэтэл тэр буруу зүйл буруу ашиглалтын үр дүнд явах нь усан тодорхой хэмжээнд бохирдол гэдэг зүйл чинь ерөөсөө тэр шүү дээ. Мал нь уулаа, мал нь бохирдлоо, малын сүүгийн уулаа, махын нийтлээ хүн бохирдлоо яваад бидний эрүүл мэндэд нөлөөлнө гэсэн санаач тэр чинь явж. Тийм учраас бохирдлтын дээр ерөөсөө онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол хүний ашиглалтанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Дараачих нь энэ ус цэгийг одоо хамгаалахыг өөрөөр хэлбэл ус цэгийг хамгаалах гэдэг тэр арга аргачлалаа тэр менежментэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн хамгаалах гэдэг, хизээ хамгаалах гэдэг, яаж хамгаалах гэдэг, нурцсан байгаа хашааг нь хэн сэргээх гэдэг. Тэрний зардал нь хаанаас гарах гэдэг юм те. Одоо энэ чи очиод нэг өхөр малчин шүргөн штэ. Шүргөөхтөр нөгөө хашаа нэвдэрч штэ те. Хин нэгэн хамгаалтын тогтолцоог нь хийж өгөөд байнга одоо хамгаалж авахгүй бол эн чинь нэг ингээд бужигнаад эхлэхдээ тэгээд өхөр нь ороод нөгөө өхөр малчин ороод дахиад бужигнуулаа явчихна гэсэн санаа. Дараа нь энэ усны энэ хоолойг эмтгэс сэргийлэх ёстой. Энэ хоолойг хоёр төвшөнд ойлгож болно. Нэгдүгээр газрын гүнээс урсан гаширж байгаа тэр ундрагыг тэр ундрахтай хоолой нөгөөд суугчлсан хоолой. Газрын одоо булаг шандаас гараад хашаанаас гадшаа гараад хүн ашиглалтан зориулсан суугчл хийнэ гэсэн шүү дээ, тийм. Тэр суугчлын одоо хоолойг бол хамгаалах хэрэгтэй. За болж игэл энэ ногоон технологиг нэвтрүүлэх ёстой. За тэгээд шавар болон намгийн цэвэрлэгийг бол байнга тогтмол хийж явах ёстой. За дараа нь энэ байгалийн одоо нөөц уялгийг хоршиж хамгаалах ёстой. Тэгэхгүй энэ хоршиж хамгаална гэдэг нь өөрөөр хэлбэл тэнд байгаа усыг хамгаалж байгаа бол тэр усыг хамгаалсан усаараа нөгөө бэлчээрээ усчулна гэдэгтэй адилхан ямар нэгэн байдлаар даабалдаж зэрэгцүүлж явж явахгүй бол болохгүй гэсэн санаа байна шүү дээ. За энэ зүйлүүдээр бол анхаарах нь чухал юм аа гэдэг асуудал.
Ер нь бол энэ усны нөөц ашиглах энэ практик аргуудыг аваад үзвэл за нэгдүгürt бол туршлагаас суралцах. Өөрөөр хэлбэл дорнодод хэрэгжүүлсэн булаг шандыг хамгаалах арга технологи нь Завхан аймагт таарахгүй байхгүй юу? Завхан таарж байгаа нь ховдод таарахгүй байхгүй. Тэгэхээр түрүүний тэр нэг хэд хэдэн хүчин зүйл байдаг гэж авч үзсэн бол тэр хэд хэдэн хүчин зүйлийн аль хүчин зүйл нь яг тухайн газрын тохиромжтой юм бэ гэдгээ тооцож үзэх ёстой. Тооцож үзэж болохгүй байгаа бол яг манай одоо юу гэдгийг Завхан аймгийн Нүмерэг сумын хоолон голын их гэдэг булаг байлаа гэж үзэхэд энэ хоолон голын их булагта ижил төстөө ямар булаг байна? Тэрийг яаж хамгаалсан юм бэ? Тэгвэл ядаж тэрнтэй адилхан хамгаалах нь чухал юм а гэдэг санааг хэлэх гээд байгаа юм даа. За дараа нь төслийн үр дүнтэй одоо юу гэдэг сайн менежментийн тогтолцоог одоо хэрэгжүүлэх гэсэн. Өөрөөр хэлбэл тэр менежментийн тогтолцоо гэдэг маань ерөөсөө явж хүнтэй холбогдоод байгаа байхгүй. Хүний арга аргачлалаа, хүний ашиглалт, хүний сайжруулалт, хүний зохистой хэмжээтэй холбогдоод байгаа. Тэгэхээр бид нар хүн учраас яа гэм байгаль дээр байгаа бүх зүйлийг аваад цөлмөөд шууд хогсороод мангас шиг залгичихгүй байна л да. Эн чинь явж буцаад яхахын дараа нь байгаль дээр байгаа аливаа зүйлүүд мөнхийн өөрчлөлт одоо эргэлтэнд оршиж идэг. Нэг зүйлийг хит ашиглавал нөгөө зүйлдээ сүргүүр нөлөөлнө. Тийм учраас зохис тарьцаа буюу тэнцвэр тарьцааг ерөөсөө барьж байгаа нь маш чухал гэсэн санаа хэлж байна. За дараа нь энэ орон нутгийн оролцоог сайн хангаж өгөхгүй бол ерөөсөө болохгүй байдаг. Тухайн одоо булаг шандыг гол ашиглагч нь орон нутгийн иргэд малчид тухайн багийн малчид байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө байгалийн усны одоо ашиглах эсвэл тэр бичээрийнхаа даацыг одоо зүү зохистой ашиглах тэр отор нүүдэл бичээр сэлгэлтээ сайн хийхин тулд яах юм энэ бусад менежментийн арга хэрэгсэл тогтолцоонуудаа уйж өгөх ёстой гэсэн санаа хэлдэг. За тэгээд одоо харилцаа холбоо мэдлэгийг хуваалцах нь стратегийг бас баримталж авч үзэх ёстой. Мөн дараагийн бас нэг чухал асуудал нь энэ булгийн ихийг хашиж хамгаалах явцад ямар асуудлууд гарчаад ямар асуудлууд эсвэл ирээдүйд гарах магадлал байгаа юм бэ гэдгийг нь бас сайн тооцож үзэх ёстой. Стратеги өөрөөр хэлбэл тооцох ёстой. Би яг энэ аргаар энэ хашааг ингээд хийчихвэл энэ булаг маань ширгээд алга болчиход дараа нь яах юм бэ гэдэг асуудлыг давхар дахиад ирээдүгээ бас бодох ёстой. Тийм учраас хамгаалах зөв стратегийг бас баримтлах нь чухал байна гэсэн санаа байна. За тэгээд ерөнхийдөө бол яах вэ? Дараагийн бас нэг чухал зүйл нь энэ био цагуурын болон энэ дасан зохицох загварууд тэдгээрийн одоо зарчмуудыг баримталж тухайн одоо булаг шандын их шиг хашиж хамгаалах нь чухал юм байна гэсэн санаа хэлэх гэж. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа.